Монгол хэмээх тусгаар тогтносон улсын судсан бид мөн нь үнэн юм бол Монголоо гэх үзлийг түгээн дэлгэрүүлэх нь бидний дээд үүрэг. Эх орноо та нэг тодорхойлооч. Түүхээ бодсон чиг зантаг газар нь юу хятад руу малчтай амьдрал маш хүндэрч байгаа нэг нүдэн дээр харагдчихсан. эх орондоо боос байж чадахгүй байна гэж тий. эх орноосоо тэд нэр хизээч явахгүй. Ижидээ яаж хандна тэр чинь л эх орон. Монгол хүн араатантай зүг амьдарч байгаагүй. Шавж гэдгийг шавж болгоод ингээд нэргүү хин хийсэн олдохгүй. Баян хүн гэдэг бол байгаль амьд сэтгэл болгоны баян хүн гэж байна. Эх оронч үзэл өнөө цагт хөндлөө утга. Тэгвэл үүнийг ирээдүйн цагт тэгш утга болгох нь энэ нэвтрүүлгийн туйлын зорилго. Тусгаар тогтсон Монгол улсын иргэн таны амар амгалан ирж байна. Таны хамарт хөндлөө утга нэвтрүүлэг хурж байна. Энэ удаагийн зочноор бид нэгэн хүндтэй эрхмийг урьж оролцуулж байгаа. Учир юу гэхээр энэ цаг өдрүүдэд цагдаагийн байгууллага байгуулагдсны 100 жилийн тэг шог улс даяараа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Тийм учраас энэ удаагийн зочноор тээврийн цагдаагийн албаны урдчлсан сэргийлэх олон нийтэд харилцах мэрэгжилтэн цагдаагийн ахлах тэслэгч ган хувийг урьж оролцуулж байгаа. За бидний сэдэв бол мэдээж цагдаагийн байгууллагатай холбоотой. Цагдаагийн байгууллагын үг түүхийг цус бас бид хоёр ярилцсан. Аман түнчлэн иргэд түмний хамгийн их сонирхдаг цагдаа ба иргэн хоорондын харилцааг тухай ярилцъя. Аман түнчлэн цагдаа бас иргэн хүн, бас хүн. Энэ утгаараа ч гэсэн өөрийн гэсэн мэдрэмжтэй байдаг, өөрийн гэсэн мэрэгжлийн онцлогтой байдаг. Тэгэхээр цагдаа гэж хэн бэ гэдэг онцлогийг бид бүхэн энэ хүн нэвтрүүлгээр гаргаж таниулахыг хүсэж байгаа. Хүн гэдэг бол цаана эх оронч гэдэг үзлийн их цөмөө гэж энэ нэвтрүүлгээр дахин хэлэх гэсэн юм аа. За бидний урилгыг хүлээж авсан танд их баярлалаа. Баярлалаа. Тэг энэ өдрүүдэд бас та бүхэн маань те цахимаар түүхтэйгээ тэмдэглэж байгаа. Хөл хөдөлгөөн ихтэй байна уу танахаар? Маш ихтэй байна. Тий. Яг үед нөгөө цар тахал гарсантай холбоотой ажил арга хэмжээ зохион байгуулах мэдээж боломжгүй байгаа учраас энэ удаа арга хэмжээ маань цахимаар тэмдэглэгдэн өнгөрч байна. Жил болгон бас цагдаагийнхан маань тэмдэглэдэг. Тэр үеэр та бүхэн өнгөлөг дээр улам өнгөлөг явцсан харагддаг. Тэгээд нөгөө эх орны хөвгүүд октод чинь та бүхнээр яг тэр өдрүүд бас илүү бахархдаг. Ягаад тэгэхээр хувц гэж ямар ч гой зөгцсөн байдгийг. Та бүхний бие хаа ямар ч их тийм жимбгэр байдгийг те. Энэ талыг бас мэдрэмжийг авдаг бах тийм үү? Баярлалаа. Тэгэлгүй байх. Бас альва баяр ёслолын бас нэг утга учир нь тийм ээ. Альч баяраар ер нь тийм хувцсандаа бас байдаг шүү дээ тийм ээ. Цагаан сараар дийлээ өмсөх гих мэтийн тийм ээ. Наадмаар Монголын үндэсний одоо хувцснуудаа өмсөх гих мэтийн баярын бас нэг тийм уур амьсгал оруулдаг зүйл хувцс өөрөө. Тэгэхээр бид нар бас яг баяр ёслолын үеэрээ бас тийм баяр ёслолын хувцснуудаа өмсөж бас аль одоо сайхан гоёороо бас ажилдаг. Энэ жилийн үед мэдээж тэгш буюу 100 жилийн тохиож байгаатай холбогдуулан хурж байгаа мэдрэмж бас өөр байдаг баг. Та бүхэнд. Тэ хамгийн гол нь одоо энэ байгууллагад ажиллаж байгаа 100 жилийн түүхийн хуудас иргсэн байна шүү дээ. Тэгэхээр энэ бас 100 жилийн түүхийг бичлэлцэн гэдэг бол өөрөө бас бахарх хүчтэй зүйл л дээ. Би энэ цагдаагийн байгууллагын 100 жилийн түүхийн одоо сүүлийн 12 жилийн хуудсыг би бичлэлцэн байх нь шүү дээ. Тэгэхээр энэ 100 жилийн түүхэн дотор би өөрөө багтаж явна гэдэг нь өөрөө бахархлах байхгүй. Гой хэллээ те 100 жилийн түүхийг нэгт бичлэлж байгаа хүмүүс та нар мөн багтаж явна гэдэг чинь бас том шалгуур. Багтна гэдэг чинь бас дотроо цаанаа дахиад шалгуур шат амжилттай байж таараа тий. Тэгэхээр цагдаагийн шалгуур гэдгийг та өөрөө бас тодорхойлж хэлчихлээ шүү дээ. Ямар хүмүүс ер нь байдгийг, ер нь байх ёстой юм гэж үздэг үү? Мэдээж онол дүрм, журам хууль заасан л байж таараа. Та мэдээж цагдаагийн албанд 10 хэдэн жил зүтгэж байгаа хүний хувьд сэтгэл зүрхэндээ шалгуурыг бас босгоцсон л байгаа шүү дээ. Тэ багийн логсронгой хэлсэн байдаг шүү дээ. Хүн төр хоёр, иргэн төр хоёрт энэ тэнцүү хуваагдсан хүнийг цагдаа гинэ гэж их гоё үгэлтэй. Би бодож байгаа юм л та. Бүх энгийн иргэн бол цагдаа байж үзээгүй. Бүх цагдаагийн алба хаагч энгийн иргэн байж үзсэн байдаг байхгүй. Тэгэхээр цагдаа гэдэг зүйл гэдэг хүн ямар хүн бэ гэдгийг энгийн иргэд тэр бүр мэдэхгүй. Цагдаагийн дотоод одоо мэдрэмж ямар байдаг юм бэ? Ажил үүрэг нь ямар байдаг юм бэ гэдгийг бол тэр бүр одоо энгийн иргэд мэдэхгүй шүү дээ. Тийм учраас бид нар цагдаагийн байгууллагын энэ дотоод үйл ажиллагааг иргэдтэй бас сурталчилж, таниулж, ойлгуулж ингэж явах үүрэгтэй юм л да. Ингэж байж иргэн цагдаагийн хоорондын одоо хамтын ажиллагаа, уялдаа, ойлголцол
бий болох ёстой юм байна гэж би ойлгож байгаа. Тэгэхээр нөгөө цагдан сэргийлэх гэдэг нэг холбоо үг олон жил бид нар хэрэглэж ирлээ шүү дээ. Одоо албан бусаар ч гэсэн нэг иргэд маань хэлдэг. Тэгэхээр энэ хоёр утгыг бас та өөрөө тайлж хэллээ шүү дээ. Цагдаа сэргийлэх ёстой юм аа. Урьдчилан сэргийлэх ёстой юм гэдэг тий. Хоёр та бас нэг гоё үг хэллээ. Миний бас бодож байгаагүй байна. Цагдаа хүн иргэн шүү дээ бас. Тэгэхээр хүн л байхгүй юу? Тэгэхээр төрийнхөө тий хувцсыг тайлаад дөрөв хувцаа тайлаад та иргэн. Ер нь би өөрөөр жишээ авахад сэтгүүлч хүн. Сэтгүүлч хүмүүс ингээ годомжинд ажлаас гараа явахад сэтгүүлч биш болж чаддаг байхгүй бид нар чинь. Яагаад ч тэр ажлаа хийгээд идэг тархинда. Тэгэхээр та нарын тэгж ялгаа хэрэг гардаг бол яг ингээд иргэнээрээ байж чаддаггүй ер нь. Яг энгийн явж явах үед хувцастай явж явах үед. Яг адилхан. Тантай яг л адилхан. Би цагдаагийн байгууллагад орох хүртэл иргэн байсан. Цагдаагийн байгууллагад орсны дараа цагдаа болчихж байгаа юм. Сэтгэхүйн үзэл бодол маш өөрчлөлт, төлөвшөлт тогтдог. Тий. Одоо таны хэлж байгаагаар бол би хувцас тайлаад иргэн болчоод явж байхдаа энэ асуудал надад хамаагүй. Би одоо энгийн хувцастайгаа явж яана гэж харддаг л байхгүй. Би үргэлжил цагдаагаараа л байдаг. Ер нь ингээд энгийн нүдээр за нөгөө талаас нь хоёулаа тэгвэл бас асуултыг асууя те. Ярилцъя. Та энгийн явж явах үед цагдаа ажиллаа хийж явахыг процессыг харж л байсан байж таараа. Тэр үеийн мэдрэмж ямар байх вэ? Ямар байдгүй юу? Тэ. Ямар шин зүйлийг бас тэр үед нээж олж авдаг уу? Байсан. Бид нар чинь ингээд үргэлж цагдаагаа хийхгүй шүү дээ. Одоо иргэн болоод жолооч болоод хөдөлгөөнд оролцогч болоод ингээд явна. Тэр үедээ яг ажиллаж байгаа цагдаагийн алба багштай бас иргэний нүдээр харна. Надад тохиолдсон л да нэг удаа би баг зэргийн зөрчил гаргацсан юм аа. Тэгээд орой харанхуй болцсон байсан учраас цагдаагийн алба багч бас намайг таниагүй бах. Ирээд намайг загнасан. Та гар утсаар яриха бойл гэхэд. Тэгээд загнаад цааш иргээ явсан. Би мэдээж болсон л доо би буруу зүйл хийж байгаа учраас. Тэгээ би тэр цагдаагийн алба багчаас өөрийгөө харж байгаа байхгүй. Нэгсэн иргэний нүдээр би өөрийгөө толдож байгаа байхгүй. Би ч гэсэн иргэдтэй бас ингэж заримдаа харьцдаг шүү дээ. Энэ болохгүй юм байна да. Айгүй муухай харагддаг юм байна. Муухай сэтгэл төрүүлдэг юм байна. Би зүгээр л та над утсаар яриха болоо гэж зүгээр хэлж бас болох л байсан тийм ээ. Ингэж хэлж баймаар юм байна да гэд. Бас иргэний нүдээр өөрийгөө хараад, өөрийгөө толдоод дүгнж бас үнэлт дүгнэлт өгж байгаа байхгүй. Тэгэхээр нэг бас бодууштай юм бэл. Тийм. Иргэдтэй харилцахдаа иргэний оронд өөрийгөө тавьж үзэх хэрэгтэй юм бэл. Мэргэжлийн онцлог бас өөр байна. Надад чинь одоо сэтгүүлч хүн мэргэжлэхээр нэг тийм сул характер өгдөг байх жишээтэй ч юм уу те нөгөө мэргэжлийн онцлог. Цагдаагийнхан бас тийм өгдөг л байж таарах бах. Иргэдийн ярьж байгаа цагдаа жоох муухай ааштай байдаг. Хүнтэй их муухай харцдаг. Энийг миний харж байгаа бас мэргэжлийн онцлог. Хоёрт ягаад тэгэхээр иргэд өөрсдөө тийм харилцааг тэр цагдааг бас сургаад байх шиг тийм үү. Өөрсдөө бас заримдаа буруу харьцаад цагдаагийнхаа юу гэдэг уур хэлэг бадраадаг ч юм уу эсвэл юу гэдэг нэг байх ёстой дөрмөөс нь жоохон өөрөөр яриулцдаг ч юм уу те. Ийм харилцааг та мэдээж мэддэг хүний хувьд та хилээч. Ер нь аль талдаа яаж анхаарах ёстой байдгийг. За ер нь бол анх иргэн ямар нэгэн байдлаар зөрчил гаргаснаас эхэлж цагдаа иргэн хоёрын хооронд харилцаа үүсдэг байхгүй. Үүсч эхэлдэг. Нэг талаас одоо цагдаагийн ажилтан тэнд хойс ихүүлэх гэдэг шүү дээ. Тийм үүрэгтэй юм чинь хойс ихүүлэх гэдэг. Нөгөө талаас иргэн тэр хийж байгаа зүйлээ чөлөөтэй үргэлжлүүлмээр байна. Ингээд энэ дээр харилцаа үүсээд харилцаан дээр зөрчил үүсээд энэ одоо цагдаа иргэн хоёрын хооронд зөрчил гарах юм зүйлүүд байна л да. Бишгүүдэл байна. Яг бүхэл улс оронд л ер нь л байдаг л зүйл энэ байдаг л зүйл. Тэгэхээр энэ тохиолдолд ер нь цагдаагийн алба хаагч болвол төрийн хүн учраас мэргэжлийн байх хэрэгтэй. Тий. Яг иргэнтэй иргэн шиг, хоёр иргэн шиг одоо арсалтаал, дээр дороо оролцоол, хэрэлдээл, муудалцаал байх бол маш зохимжгүй юм байна. Хөндлөнгөөс харахад төрийн хувцастай хүн илүү муухай харагддаг юм. Тэгэхээр бас манай алба хаагчид шинэ залуучууд ч гэсэн бас энийг бас бодох нь зүйтэй байх тийм ээ. Төрийн хүн гэдэг бол үгээр айцэгцтэй, албаных, хуулийн хиллэгтэй юм л байх хэрэгтэй. Иргэн бухимдаж байж болно, иргэнд юуж тохиолдсон байж болно. Үнийг ойлгоод хариуцлага тооцох хэрэгтэй бол тооцоод ойлгуулах хэрэгтэй бол ойлгуулаад ингээл явах хэрэгтэй юм л да. Яг иргэнтэй адилхан тухайн үеийн эмоцийн адилхан өдөөс нь гаргаад ингээ явбал энэ ажил биш. Зүгээр л хэрүүлийн шин чанартай л юм явдал болж байгаа. Түрүүн бас нэг зүйлийг онцлоо шүү дээ.
төрийн нэрийн өмнөөс явж байгаа аль багч гэхээр те. Тэгэхээр төрийн нэр төр гэдэг чинь өөрөө ямар статустай бэлээ. Тэгэхээр төрийн нэр гарч байгаа учраас төрийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж байгаа хүн бол ямар нэгэн байдлаар хэмжээ хязгаар дүрмийн дагуу явах хэрэгтэй тий. Ямар нэгэн хэмжээгээр тэнд төр явж байгаа байхгүй юу? Ган хоёг биш тий. Тийм учраас энийг бас бодож явах хэрэгтэй тий. Би бас сүүлийн жилүүдэд анзаарсан л да. Надад олон иргэч гэсэн тэрийг анзаарсан байх. Юу гэхээр цагдаад чинь нөгөө ямар нэгэн байгууллага шинжлэгдэж идэг, өөрчлөгдөж идэг, алдаа дотордол байгуул тэрийг зөвөр сольж идэг байх ч гэдэг. Үүний нэг тод илэрлэл нь тээврийн цагдаагийн хувьд хэлэх чинь л да. Залуучууд ямар соёлтой болцсон юм бэ цагдаа нар? Ямар тийм дүрм журмаа нарийн тайлбарлаж өгдөг болцсон юм бэ? Хамгийн гол нь нөгөө мөнгөний нэг асуудал биш хоёулаа яриад байгаа. Иргэн цагдаа хоёрын нэг ийм харилцсан ийм нэг муухай харилцаа байхгүй болгоод яг ялангуяа цагдаагийн зүгээс байхгүй болгочихж байгаа байхгүй. Өөрөө ирэхгүй хүн гой харьцаад ирэхээр мянган ууртаа ахсан хүн байгаад 50 байж чаддаг юм байна. Тэгэхээр нөгөө нэг та бүхэн маань иргэн нийгэмдээ бас ийм зөв энергийг, зөв хандлагыг яг сүүлийн жилүүд айгу идэвхтэй дээрэс нь айгу тийм хурц харагдахаар би түгэж чадж байна гэж би хэлэх гээд байгаа. Та одоо дотор нь байгаа хүний хувьд энийг задлж илүүд хэлэх бах тий. Тий баярлалаа. Та бас сайхан дүгнэлт хэлж байна тий. Ийм л байхыг зоржил ажиллах ёстой юм. Ер нь бол цагдаагийн байгууллага хуулийн хүрээнд зөрчил гаргасан байж болно тийм ээ. Тэр хүнд гаргасан зөрчил дээр нь ямар хариуцлага тооцох ёстой вэ? Ямар арга хэмжээ авах ёстой вэ? Түүнийг нь хариуцлагын тооцоол ингээл явах ёстой. Тэр хүнийг загнаж, уурлаж, тэнд гудамжинд зогсож байгаа цагдаагийн алба багч тэр зөрчил гарсан иргэнийг хүмүүжүүлдэг хүн бол биш аахгүй юу? Хүмүүжүүлэгч юм биш. Тэр хүн өөрөө хүмүүжээ, төлөвшөөд өөрийн гэсэн үзэл бодолтой болцсон байгаа хүнийг загнаад, аашлаад өөрчлөнө гэж бол байхгүй. Тийм учраас хуулинд нь юу гэж заасан хуулийн хүрээнд ажиллаа явуулах. Энийг бас сүүлийн үеийн одоо орж байгаа залуучуудад бас маш ихээр сургалт явуулж тийм ээ. Харилцааны сургалт явуулж, үргэлж одоо сэтгэл зүйчтэй уулзаж, ярилцаж ийм бас тодорхой арга хэмжээний зохион байгуулалт юм бас нэг үр дүн байх гэж би бодож байна. Хамгийн сүүлд нийгэмд нэг юм газар авсан. Тэгэхдээ хамгийн гол нь газар авахдаа буруу өнцгөөрөө газар авсан асуудлыг би хөндөгч юм л да. Тэр юу гэхээр нөгөө сагс соголсон хоёр залууг хоёр цагта баривчлаа явчлаа гэдэг асуудал үүсэж байгаа юм тий. Би тэгэнгүүт нөгөө талд нь нөгөө талын өнцгөөс нь харж би өөрийнхөө сэтгүүлж байгаа байр суурийг нийтлэл хэлбэрээр гаргаж ирсэн тий. Сагсны талбай дээр дээрх цагдаа яахаараа бурууддаг. Тэгэхээр юмыг бушгиж ойлгодог бас нэг нийгмийн хандлага байна л да. Буруу. Зарим нэг хүмүүс итгээд ч юм ингээ буруу ойлгочтой. Тэгэхээр асуудал юунаас үүссэн бэ? Яагаад баривчдаг саатуулсан бэ гэдэг талаас нь бас бодмоор байгаа. Тэгвэл та бүхнийхээ бас хийж байгаа ажил, зорж байгаа зорилгыг бас илүү ойлгох бах тийм үү? Тий. Хэн нэгэн иргэний ирэх нөгөө нэг иргэнийхээ ирэхээр хязгаарлагдчихдаг байхгүй бас. Би иргэчлөө гэдэл чинь гээд өөр нэг хүний эрхийг зөрчөөдөж болдог байхгүй хуулиараа ч тийм тий. Таны эрхчлөө одоо таны хамрын үзүүрээр таслагддаг гэдэг үг байдаг шүү дээ. Энгийн хүмүүсийн дунд яригддаг тийм ээ. Тэгэхээр тэнд хүмүүс амармаар байна шүү дээ. Тийм ээ. 22 цаг өнгөрцөн байна. Тэгэхээр тэр иргэдийн эрх ашгийг хөндөж хамгаалж яваа юм цагдаагийн алба багч. Наан нь тэр хүүхдүүдийн сагс тоглох шаардлага ирэх бас байгаад шүү дээ тийм ээ. Тэгэхээр энийг яг ингээд цогцоор нь хараад их том юм яриад тийм ээ. Хот төлөвлөлт ингээл яриад ивэл их юм ярих л байхаа та. Үндсэн том харилцаа болгож ярих. Тийм олон хүн учраас олон өнцгөр л харж байгаа бах. Тэгэхээр тэр хоёр цагдаагийн алба багч ажиллаад хийж бас. Тийм. Би яг тэр цагдаагийн алба багчийг би яалтчгүй өмөөрхийн тулд өмөөрөг байхгүй. Зөв үнэн тэдний талд байгаа байхгүй. Тэр утгаараа энэ зүгээр энэ проблемыг шийдэх тухай хоёлаа ярих гэсэнгүү. Ер нь зүгээр иргэд ялангуяа цагдаагийн албаа агчтай дөрмөө барьж ажиллаж гэнэ гэдгийг л хармаар байгаа байхгүй. Тэгэхээр дөрмөө л барьсан байгаа байхгүй тийм ээ. Иргэн гомдол мэдүүлсэн 22 цагаас тоглолоо гэд очиж шаардлага тавьсан биелүүлээгүй учраас баримтлага биш саатуулсан. Ерөөс ийм асуудлыг хямдхан амархан ойлгочих юм дээр хэдүүлээ иргэд маань ингээ буруу ойлголт байгаа учраас цагдаагийнхаа нэр хүндийг жоохон өсгөхөөд аль альталтаа хичээгээ явж яхад нь ингээ нэг буруу ойлголтууд газар аваад байдаг юм шиг надад санагддаг. Ялангуяа тэр сүүлийн тэр үүссэн нийгмийн хэтэрхий юм сөрөг хандлага бол надад бол үнэндээ бас таалагдаагүй. Хоёр дахь нэг надад өөртөө ч ярьж байхад нэг ярьсан зүйлээс нэг сонирхолтой юм нэг сэтгэл зүйчтэй байдаг юм байна шүү дээ тий. Тэр талаараа яриач сэтгэл зүйч маань ер нь ямар юу гэдгийг нөлөөллийг үзүүлж явах вэ? Ялангуяа цагдаа нарт маань тэр сэтгэл зүйчтэй босноор ямар тийм эерэг хандлага, харилцаа эсвэл зорилго бий болж явах вэ? За манай албаны хувьд бол нэг сэтгэл зүйчтэй. Сэтгэл зүйч бол алба багчдын дунд судалгаа явуулаад
өөрийнхөө нэг хийх стал ажиллаа хийж штэ тийм ээ. Юун дээр нь анхаарах хэрэгтэй байна, харилцаан дээр нь анхаарах хэрэгтэй байна, нийгмийн асуудал нь ямар байна гэдгийг тэр судалгааныхаа үндснээр дүгнэлт хийдэг юм шиг байгаа юм. Тэгээд дүгнэлттэй үндэслээд одоо янз бүрийн шаардлагатай гэсэн сургалт сурчлагаануудыг явуулдаг, зарим хүнтэй ганцаарчилж уулздаг. Тэгэхээр энэ ажлууд нь бас манай цагдаа ялах багштын ажил үүргийг хэвийн гүйцэтгэхэд нь маш их одоо тус нэмэр болдог гэдг нь бол илт харагдаж байдаг тийм. За мэдээж цагдаа гэдэг чинь иргэнгээ хоёулаа сайхан ярилцлаа тий. Иргэн байсан хүн цагдаа болж байгаа. Тэгээд дөрөв тувцаа тайлахаар угаасаа л иргэн байна. Тэгэхээр иргэн талаас нь хоёулаа ярилцъя л да. Цагдааг тэг мөрөөдөж цагдаа болсноо гэж асуух гэж байна. Тэгсэн. Мөрөөдөж. Миний багын мөрөөдөл. Би тэгтээ яг энэ цагдаа болох хүртэл өөрийгөө одоо эрэл хийсэн л дээ. Хувь хүн талаас ярих юм бол уг нь би чинь хөгжмийн мэргэжилтэй хүн. Соёлын их сургуулийн соёлын сургууль гэж байдгийн одоо намайг сурж явах соёлын коллеж гэдэг гэсэн. Тэрийг төгссөн би яг мэргэжил нь бол хөгжмийн багш мэргэжилтэй. Тэгээд хөгжмийн багшаар 2 жил ажилласан болсон. Тэгээд энэ миний хийх ажил биш юм байна. Би бол хүний хүүхдэд юм сургах зорилттой, чадвартай хүн бол биш юм байна. Тэр чинь бас хүний хүүхд ирээдүйн шүү дээ тэнд яваад шүү дээ тийм ээ. Би өөрөө одоо чадах ажлаа хийх хэрэгтэй юм байна. Тэгээд миний сонирхсан 2-3 мэргэжлүүд байдгийм л да. Тэгээд би сэтгүүлч бас их гоё. Та нарын сэтгүүлч мэргэжил бас гоё шүү дээ тийм ээ. Нийгмийн гэрэл гэгээтэй ялангуяа одоо таны нэвтрүүлэг чинь та ч өөрөө бас их тийм гэрэл гэгээтэй хүн байна шүү дээ. Тэгээ би ирж явахдаа бодож илаа л да. Хөндлөн утгаар одоо ямар нэвтрүүлэг гэдэг бол баг хөндлийн юм асуух юм болов. Айдастай байлаа. Тэгсэн их гэрэл гэгээтэй тийм юм ярьдаг тийм нэвтрүүлэг юм байна. Тэгээд энэ сэтгүүлч мэргэжил би дуурлаж бас радио телевизэн дээд сургуулийн сэтгүүлч ингээд орж суралцсан юм. Монголын радиогийн Ширүү гэдэг багшаа ингээд нэг жил би биш юм байна. Би ер нь цагдаа юм байна. Тэгээд цагдаагийн байгууллагад орсон юм. Тэгээд мөрөөдөж, хүсэж хийсэн ажилдаа хүн их дуртай байдаг. Би бүтэн жил цагдаагийн албанд залуучуудыг авахтаа судалж авдаг байхгүй юу? Цагдаагийн байгууллага дээр авчираад хэдэн сар дадлагжуулаад, дагуулад энэ ер нь ямар хүн бэ? Цагдаа болох сэтгэл зүйтэй юу, төлөвшөлтэй юу судалж үздэг. Би одоо яагаад ч тэр бүтэн жил судлагдсан юм. Яг өөр нийгмийн асуудал байсан л эдийн засгийн хямралтай байсан учраас цагдаагийн сургалт хамжаа хичээлгүй хоошлсон гэх мэтийн бүтэн жил яг ингээд цалингүй яг ажилтан шиг өглөө цагдаагийн байгууллага дээр ирээл орой яг ажил тарахад тараал ингээд бүтэн жил явж байж цагдаа болсон. Ингэж хөсөж мөрөөдөж дурлаж хийсэн мэргэжилтэй хүн чинь айгу дуртай, сэтгэлтэй байдгийм билээ. Түрүүн бас яалаа шүү дээ. Өөрийгөө олохгүй байсан учраас би хайгаад хэлсэн гэж. Хайгаад яг багын мөрөөд цагдаа гэдэг мөрөөдөл нь хамгийн зөв байжээ гэд одоо сонгочлаа гэдэг. Би эндээс юуг бас залуучуудад хандаж хоёлаа сэдв үүсгэж чинь гэхээр мэрэгчлээ зөв сонгоно гэдэг чинь чухал юм байна. Зөв сонгохоос гадна хайна гэдэг чинь хайх ёстой гэдгээ бас хоёлаа төрүүлээд бодох хэрэгтэй юм байна шүү дээ. Тэгэхээр өөрөө бол хайж чадсан байна, хайгаад сонгосон байна. Тэгэхээр одооны залуучууд ч бас нэг өмнө бидний үеч гэсэн байсан асуудал. Мэргэжлээ буруу сонгочдөг. Тэгээ сургуулаа төгсч чадахгүй хайдаг. Дараа нь сургуульчгүй, мэргэжилчгүй болж хувирсан түүхүүд олон байгаа шүү дээ. Тэгэхээр яг өөрийн тань жишээг би хэлэх гээд байна л да. Зөв үлгэр дуурайл. Өөрийгөө олох хэрэгтэй юм байна. Ололт нь тулах хэрэгтэй юм байна, тийм үү? Тийм, маш энэ мэргэжил сонголт гэдэг чинь чухал сэдв байхгүй юу? Ер нь бол залуучуудын хувьд одоо ихтэй сургуульд орох чад залуучуудын хувьд зүгээр хаач хамаагүй нэг сургуульд очиод орчдөг тийм ээ. Тэгж жагаад болох байлгүй дээ гэдэг чинь арай биш. Ер нь мэргэжил буруу сонгосноос болж хүн чинь цаг хугацааг алддаг. Тэгээд буруу сонгосон мэргэжилдээ амжилт гаргахгүй байх маш олон одоо сөрөг үр дагаврууд байдгийн билээ л дээ. Тэгээ миний хувьд бол цаг хугацаа маш их алдсан гэж боддог юм. Тэгвэл яг хүссэн мэргэжлээ сонгож орсондоо бас баяртай байдаг л та. Цаг хугацаа алдсан хугацааг бас нөхөж болдог. Дуртай мэргэжлээр явчихаар тийм ээ. Болно. Бас нэг надад бас нэг сонирхолтой гинт сая сонирхолтой нөгөө яриан дундаас чинь бодогдлоо л доо. Нөгөө урлагийн хүн байсан. Сурсан. Дараа нь сэтгүүлчээрээс оролдож үзлээ. Ингээд нэг хос мэргэжил бас байна шүү дээ. Ингээд тэр чинь заавал төгсөх албагүй чинь мэдрэмжийг авчиж чинь. Тодорхой урыг бас суучиж байгаа. Тэнгүүд одоо цагдаа боллоо гэд. Энэ хоёр өмнө сонирхож исэн хоёр мэргэжил, суралцж исэн хоёр мэргэжил энэ ажилд тань одоо
ямар талаар их нэмэр болж явах юм? Тийм мэдрэмж тань төрж ирсэн үү? Байлгүй яг. Сургууль сурна гэдэг чинь тэр сургуулиас бас тодорхой хэмжээний мэдлэг эзэмшил байдаг шүү дээ, тийм ээ. Хөгжмийн сургууль би 4 жил сурсан. Тий. Хөгжим гэдэг бол хүнийг бас дотоод сэтгэлээ хөглөж байдаг. Бас хүнийг одоо төлөвшүүлж байдаг бас том зүйл дээ. Хөгжим гэдэг чинь том утга шүү дээ. Сэтгүүлчийн мэрэгжил 1 жил сурахдаа би бас юм их олон талаас нь хардаг тийм чадварыг эзэмшүүлдэг юм байлээ. Тий. Одоо та нар сэтгүүлч та нар ч одоо мэдж байгаа шүү дээ. Ямар нэгэн фактыг тийм ээ өөрийн үзэл бодлоо шингээхгүйгээр үннээр нь аль нэг талыг барихгүйгээр мэдээлэх ёстой үүрэгтэй байдаг тийм ээ. Яг ямар нэгэн гэмт хэрэг зөрчил дээр очиод бас яг адилхан хэний буруу зөв тийм ээ. Зодтолцсон 2 хүн байлаа гэж бодоход тийм ээ. Аль илүү одоо цус нүжтэй холилдсон байж байгаа нь зодуулсан гэсэн үг бас биш байна. Тий. Энийг ялгаж салгах буруу зөвийг үнэн зөв тогтоох энэ зөвлөлт чинь цагдаагийн мэргэжил дээр дээрээс нь сэтгүүлчийн наад олсон одоо бусад сургуулиудаас олсон мэдлэг дорчлоход бас нөлөөлдөг байх гэж бодож байна тий. Саяас гоё тайлбар хэллээ шүү дээ тий. Бас бидний зовлон жаргал мэрэгжлийн онцлогийг бас яг зөвөр нь тодорхойлчлоо тий. Тэр нь юу гэхээр нөгөө олон талаас нь нэмийг харах гэдэг тий. Яалтчгүй үнэн тэгжиж хүн чинь сэтгүүлч болдог. Тэгэхээр ингээд одоо ингээд хоёлаа ингээд эргээд ярихаар тий. Яг одоо ингээд цагдаагийн албаа агч болоо цагдаагийн албаа нэр төртөө тий ингээ хаагаад явахтай нь тэр сэтгүүлчийн суурь бас байна. Урлагийн хүний суурь байна. Тэгээ энэ хоёр мэрэгжлийг ингээ нийлүүлээд багцлаад нэг ингээд араа манд цутгуул хоёулаа соён гэгэрүүлэх үүрэгтэй. Тэ ингээ бодохоор тэгээ цагдаа гэдэг албатайгаа нэлээд гоё авцалдаж харагдаад байгаа юм шиг надад санагдчихээн жишээ. Тэ цагдаа мэрэгжил цагдаа хүн бол хамгийн сайн сэтгэл зүйч байх хэрэгтэй гэдэг л дээ. Тэр цаанаас нь тэгдэг. Иргэний сэтгэл зүг маш их мэдрэх хэрэгтэй. Тэр иргэнд юу ч тохиолдсон байж болно тийм ээ. Тэр иргэн ямар ч ажилтаа явж болно. Заавал одоо түүнд хариуцлага хүлээлгэхтэй гол нь биш. Заавал одоо шийтгээд байх нь гол нь биш. Тэр хүнийг бас мэдэрч ойлгож харьцах ёстой. Ерөн цагдаагийн байгууллага одоо манай цагдаагийн алба факт чинь маш олон хүнд зөрчил дээрэн сануулад явуулдаг тохиолдол байдаг байхгүй юу? Цагдаа чи өөрөө тодорхой дүрмтэй сэргэжүүлсэн байгууллага. Төрийн нэрийн өмнөөс үүрэг гүйцэтгэж байгаа тусгай албаны хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө юм хэлэх эрхтэй ирэхгүй гэж тий бас би бол нарийн минь мэдэхгүй байл л да мэдээж тийм хязгаар байгаа. Тэгэхээр хүн болгон тайлбарлаад цагдаа чи ийм учиртай гэж хэлж болохгүй л байхгүй. Тэгэхээр хамгийн их буулт хийгээд хамгийн их мэдрээд хамгийн их зөв талаас нь таньж ойлгох хэрэгтэй хүмүүс нэргэл болж таарж шүү дээ. Тий цагдаагийн алба хаагч болсноор бид нар зарим нэгэн эрхүүдээ хязгаарлуулдаг л да. Одоо жагсаал зүгтан хэвлэн нийтгс одоо юу гэдэг үзэл бодлоочлоо илэрхийлэх маш олон эрхүүдийг хязгаарлуулдаг. Дээр нь маш олон эрхийг олгогддог байхгүй бид нар бас тийм ээ. Одоо та бол гудамжинд гарцгасад ямар нэг иргэнийг шалгах эрх тэнд байхгүй шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр бидэрт бас их олон эрхүүд олгогддог. Бас зарим тодорхой хэмжээний эрхүүд нь хязгаарлагддаг. Иргэдийн шүүмжлэл бол би байх ёстой гэж боддог юм. Ер нь ганц цагдаагийн байгууллагад ч биш. Бусад одоо ер нь л төрийн байгууллагуудад иргэдийн шүүмжлэл бол байх ёстой. Иргэдийн шүүмжлэлийг хараад гол нь тэр алдаа дутагдлаа засаг залруулад ингээд цаашаа явах ёстой юм болов уу гэж боддог шүү дээ. Тэгвэр хувь хүний хувьд тий. Тэгэхээр тий иргэд шүүмжилж байна гэд нэг дургуцаад бухимдаад байх шаардлага байхгүй тий. Зөвийг зөвөр нь хэлцдэг байхад болоо тэгэл харилцсан нэг хариуцлага ийм учиртай юм а гэдгээ сайхан ойлгуулаад тайлбарлаад байхад бол одоо ингээд хоёлаа иргэдийн харилцааг ярьж штэ. Иргэд ингээд цагдаа болж исэн түүхээ эргээ бодоход одоо дүгнэе л та бас тий. Нэг цагдаагийн карьерийн нэг үе явчлаа штэ. 10 жил гэдэг чинь 10 жилийн циклээр явал мэдээж дотроо за би ийм маягаар ч юм уу за ер нь бидний үеийнхэн ингээд нэг юм үнэлт дүгнэлт байгаа бах. Иргэд бодоход ямар дүгнэлт өгөх вэ? Өөрөөрөө жишээлээд ярил. Цагдаагийн албагч болсноор тий болсноор энэ замыг туулж ирснээр Тэ одоо нэг тийм шал өөр одоо ертөнцөлдөө тэ яг иргэн байж байгаа цагдаа болох гэдэг чинь шал өөр одоо юунд ороод ирж байгаа юм хөвшилтэй болж байгаа юм амьдралын маш олон би цагдаагийн алба хаагч би зүгээр ган хоёг биш би одоо ямар нэгэн буруу зөв юм хийгээ явж байвал ган хоёг тэгж ийн гэж хүн харахгүй байхгүй юу нэг цагдаа тэгж ийн тэ би ямар нэгэн буруу зөрүү юм хийж ивэл
иргэдийн нүдэнд маш муухай харагддаг. Зүгээр л энгийн жишээ нь би цагдаагийн алба багч учраас дорой ажиллах гацгүй газараар гарч болохгүй. Тийм ээ. Энэ бол ойлгомжтой. Цагдаагийн алба багч өөрөө гацгүй газараа гүүгээ явж байх. Өөрөө замын төлөв дүрм зөрчөөд явж байх нь иргэдэд маш муухай харагдана. Тэгэхээр маш олон зүйл дээр өөрийгөө төлөвшүүлэх шаардлагатай байдаг. Цагдаагийн алба багч болсон хүн энэ цагдаагийн одоо энэ хүндтэй мөрдсийг зөөж байгаа бол энэ төрлийн хувцсыг нь өмсөж байгаа бол би одоо сул чөлөөтэй дор зоргоороо хиймээр байгаа зүйлийг хийгээд яваад иж болдгүй юм. Тэгэхээр би бол хувьдаа ган хуйг гэдэг нэрнээс илүү цагдаагийн алба хаагч гэдэг нэрийг илүү бол сэвгүй байлгахын тулд хичээдэг. Ганц би биш манай бас бүх алба хаагчдад бүгд л ингэж хичээж ажилладаг. Тэгэхээр үүгээр л ялгаатай юм да. Энгийн иргэд гэдгээс иргэнээс Сая над гоё толгоор ингээд лёнк хийгээл орсон юу хэллээ л дээ. Цагдаагийн албаагчтай дүрм зөрчөөд явах биш. За хамгийн энгийн жишээ нүдэнд харагддаг жишээ. Гарцтай газраар нь гардаг гэж байгаа байхгүй тий. Энэ айгүй гоё мессеж байгаа байхгүй. Та чинь бол тэрийг бол хэвшил болгоцсон юм байна тийм үү? тэгсэн. Айгүй гоё мессеж байна л да. Ягаад тэгэхээр цагдаа нар яг замын төвдөө зогсоол мэдээж замын эзэн нь бол цагтаал байгаа шүү дээ. Тэгэхээр дуртай газараа гарч болж байгаа. Иргэд бол тэр нэг тийм проблем болгоод байгаа юм байхгүй. Тэгэх ёстой. Гэхдээ нөгөө нь гарцаар гарах ёстой гэдэг юмыг та хэлцээ гэж өгчөж шүү дээ. Тэгвэл бусад цагдаа нар маань үлгэр дуурайл бас болог те. Мөн дээрэс нь иргэд маань бас те цагдаа маань ийм ухамсартай байдаг юм байна гэдэг ойлго. Тэгэхээр энийг би юу гэж хэлэх гээд тэгэхээр ийм харилцаа болов ийм хандлага үйлдэлүүд олших тусам иргэд цагдаагийн ойлголцол дахиад ойлголцох бас нэг дойртох нэг алхам байх юм байна гэж би харлаа. Тийм байх. Ер нь ингээд сая ингээд ерөнхийд нь хоёулаа ингээд дүгнж ярьж штэ. Ингээд цагдаа иймэрхүү байвал байдаг за ингээд би миний бас өөрийнхөө бас бодлыг хэллээ. Одоо ингээд цагдаагийн нэг сайхан түүхүүдийг ярьдаг юм байл л дээ. Би ингээд нэг 2 3 цагдаа найзтайгаа уулзахад нэг ингээд иргэн ингэж яхад нь би ингээд тэр хүн аймаар баярлж үлээ гэд. Бүр ингээд нүдэн гэрэлтээд яриад байгаа байхгүй цагдаа. Хүн тэгэхээр нөгөө нэг сэтгэл дотор нь мэдээж хүн учраас нэг мэдрэмж авдаг л байгаа байхгүй. Тэрийгэ зүгээр гаргаж илэрхийлдэг л болохоос шүү дээ. Мэргэжлийн онцлог. Тим түүхээс та нэг хуваалцаач. Заавал өөрийнх байх албагүй танаа албанд те мэдих таны нэг тийм иргэнтэй холбоотой нэг харилцаа үүсгэсэн. За одоо яг санаанд орж байгаа юм бол байхгүй л байна л да. Ер нь бол цагдаагийн алба багч нар өдөр болгон гавья байгуулж идэг. Одоо чимээгүй Баатар од гэж ярьдаг шүү дээ. Өдөр болгон л гавья байгуулдаг. Тэр үгээрээ нэг сайрхдаг. Энэ зүгээр л миний ажил гэдэг өнцгөр хардаг байхгүй. Тэгэхээр таны сая асуусан шиг зүйл бол одоо маш олон л байдаг баг. Цагдаа гэдэг хүний бол цээжиндээ зүрхэндээ эх оронч гэдэг үзлийг зооцсон хүмүүс. Тэр бол тодорхой хинч маргахгүй. Цэрэг цагдаагийнх ингээд те онцгой ажил хийж байгаа хүмүүс байна. Тэгэхээр энэ утгаараа бол миний хувьд ер нь олон хүмүүсийн хувьд эх оронч үзлийн одоо үлгэр жишээ та бүхэн байгаа байхгүй. Тэгэхээр тодорхойлж хэлээч гэж хэлэх гэж байгаа. Та бүхний хувьд эх орон гэж юу юм? Эх оронч үзэл ер нь яаж илэрхийлэгдэж байна? За эх орон бид нар ч одоо нэг тангаргийн үгэнд хүртэл байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгээ бидний юу чинь Монгол улсын төлөө зүтгэе. Тийм ээ. Тэгэхээр үүнээс эх орон эхэлнэ гэж. Бид Монгол улсын төлөө зүтгэе, ажил үүргээ амжилттай гүйцэтгэхэд явж байгаа. Энэ эх оронч үзлийн илэрхийлэл юм аа. Гэж тодорхойлох байх гэж бодож байна. Мэдээж хүн болгон л эх орондоо хайртай. Хүн болгон л одоо эх оронч үзэлтэй өөрийн гэсэн эх оронч үзэлтэй. Гэхдээ яг эх орондоо байх үедээ бол тэрийгээ сайн мэдэрдэг юм шиг байлаа. Яагаад тэгэхээр би исламын бүгд найрамдах Афганистан улсад инхийг дэмжих ажиллагаанд оролцсон байхгүй юу? 6 сар тэнд үүрэг гүйцэтгсэн. Тэр үед би зөвхөн жишээл ирж илдэг тохиолдсон. Үед наадам болоод бид нар наадам үзээд байж зурагтаар наадам үзчихсэн чинь Намсрааж уугийн Батцоор гэдэг улсын арслан Батцоор аврах болсон байхгүй төрүүлээд тэр манай нутгийн манай сумын манай нэг голын залуу. Тэгээ би их баярлж ирсэн. Тухайн үедээ мэдээж манай сумын хүн аврах цалтай боллоо шүү дээ. Тэгэхдээ гадны оронд байхдаа тэгж боддоггүй юм бэл. Манай сумын залуу гэж боддоггүй юм бэл. Манай Монгол улс их сайхан аврахтай боллоо да гэж л боддtiin билээ. Тэгэхээр эх орон гэдэг зүйлийг томоор нь эх орон гэж юу юм бэ гэдгийг тэр мэдрэмжийг хүн гадна байхтаа л хол байхтаа л илүү их мэдэрдэг юм болов уу гэж бодсон шүү дээ. Нутгаа их санддаг юм билээ. Тэгээд онгоцны буудлын дээр ирж буугаад бусад одоо гадаад явсан улсуудаас
бодвол ялгаатай тийм ээ инхий дэмжих ажиллагаанд оролцсон улсууд онгоцны буудал дээр ирээд онгоцноос буугаад тав алхаад тэгээ төрийн дуулалт болдог байхгүй юу. Тэгээ энэ үнэхээр сайхан мэдрэмж өгд юм бэл. Төрийн дуулалт болох. Гадны оронд олон сар дайн байлдаантай газар байжгаад ирээд эх орондоо ирж буугаад эх орныхаагаар амьсгалаа тав алхаа төрийн дуулалт болох бол маш гоё мэдрэмж байсан. Яг таны байр суурийг би хуваалцсан. Ягаад тэгэхээр ийм жишээг би бас олон мэднэ. Өөрөө ч гэсэн мэднэ. Юу гэхээр хүний газар очичоод тэ Монголын сайхан тал нутаг тэр сайхан харуулж давхиж байгаа хордон морины уралдааныг клипээр нь ч юм үзчихэд өөрөө ирэхгүй хүн уйлдаг юм байл шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг энд тэгж мэдрэхгүй ээжиж хүний газар очихоор хүн яг монгол хүн ялангуяа тэгж бүр ингэж баг үндэсрэг үзэл нь баг гарч ирээд ах шиг тийм үү. Тийм нарийн их мэдрэмжтэй хүмүүс юм байна шүү дээ бид нар ч бас. Эх оронч байлаа гэдэл одоо заавал энд нэг хятадуудыг үзэн яддаг ч юм уу тийм ээ. Эндээс бол эх оронч одоо залуучууд ихэнхдээ ярьдаг болсон биш л хойшлоор эх оронч байна гэдэг бол зүгээр л ажиллаа сайн хийх. Татвараа төлөөд ажиллаа сайн хийгээ явж байгааг эх оронч гинэ гэд. Тэгэхээр эх оронч гэдэг зүйл их олон зүйл дээр илэрдэг баг тийм. Энийг яг тэрийг л эх оронч гинэгээ тогтсон нэг зүйлийг бас хэлж болохгүй байх гэж бодсон. Та түрүү хэлсэн нөгөө инхийг сахиуллаа гэд. Инхийг сахиулагчдын маань гавьяа сайхан амжилт те гадны цэргүүд армуудад бишрэгдсэн тийм түүхүүдийг бас нэг хөшөөдөө сонсчихлаа. Тэнд бас өөрөө бас мэдэрсэн баг. Монгол ирчүүд юугаараа илүү юм, юугаараа онцлог юм гэдэг зүйл бас их тод харагддаг баг те. Тэр Америкийн тэргүүлсэн ажиллагаа л да. Тэгээ Америкийн нэгдсэн улсын тэр ерөнхий командлагч нь хэлж ирсэн. Монгол цэргүүд бааз хардгийг. Одоо бусад орны цэргүүд бол гадуур эргүүл хийх тэр дайн байлдаанд тулдаанд оролцох тэр юмнуудаа хийгээ. Бид нар тэднийг амарж явах хугацаанд нь одоо харуулд гардаг. Тэгэхээр Монгол цэргүүд харуулд гардаг учраас би бүтэн ойртой хондгиймаа гэж тэр Америкийн цэргийн адмирал хэлж ирсэн. Баяр хүргэж. Маш олон зүйл дээр монголчуудын, Монголын зэвсэг хүчний одоо алан багчдын төсвөр төвчээр ялгардаг л та. Жишээлбэл тэнд уралдаан болдгийг. Одоо тэмцээн болдгийг. Хоорондоо одоо тэр орон орных болдог л та. Тэнд орон орноор ялгараад ингээд тэмцээн зохион байгуулдаг. Тэгээд гүйлтийн тэмцээн зохион байгуулахад тэр чин манай тэдшин 8 орны 1200 цэргийн алан багч гүйлтийн тэмцээн зохион байгуулалт. Эхний 12-т Монгол цэрэгт. Тэр чин зүгээр гүйхгүй штэ. Үйлдэл хийгээд ачаа үүрээд нөгөө цэргийн яг тийм ингээгүй. Тэгээд эхний 12 байранд Монгол цэрэг 13-нд нь алдартай Кенийн гүйгч орж ирж байх жишээтэй. Тэгээд сүүлд нь тийм 6 сар болоход олон удаа тэмцээн зохиогдсон л доо. Сүүлд нь тэр гадны цэргүүд гомдол гаргах юм бэл. Монголчуудыг дангаар нь оролцуулахгүй гэдэг. Хавг медаль шагнал авчдаг. Хойлж оролцуулна гэдэг. Сүүлийн тэмцээнүүдэд Монголын цэргүүдийг бусад орны цэргүүдтэй хойлж баг болгож уралдаан тэмцээнд оруулж ирсэн. Тэг ялгаар үнэхээр монголчуудын төсвөр төвчээр тэнд ялгардаг шүү дээ. Үнэн шүү дээ. Одоо ингээ яваад байгаа тэр сэтгэгдлүүд чинь үнэн шүү дээ. Яг ингээд өөрийн тань тэр ингээд 12 гэ те. Ингээл ярингууд ингээд самсаа шархиж шít бүр ингээд ямар гоё юм бэ те хүний нутагт тэгээд хүний тэр шилмэл цэргүүд донд айлын те тэнд нь эхний 10-т нь ингээ 12-т нь орцсон байна гэдэг бол амар гайхалтай. Тэгээд бид нар ч гэсэн би маань мэт ингээ гүгэж чадахгүй ч гэсэн биднийг төлөөлөөд очиж байгаа тэр сайхан залуучууд маань тэнд ингээд нэр алдраа гаргаад явж ийнгээд сонсоход над бол их гоё байна. Тэгээд хажууд нь байсан хүн бол бүр өөр үед баг тийм үү. Би тэнд чинь зөвхөн монголчууд хоорондоо уралдчааг байгаа гэж бодож байгаа. Тэ гадны цэрэг орж ирдэггүй. Барианд дээр хүлээгээд идэг. Дандаа монгол цэрэг орж ирээд идэг. Тэр ялгаа бий. Монголчуудын бас онцлог. Одоо тэр гадны том Америкийн том адмирал тэгж магтчихин гэхэр чин тэр том цолтой хүн Хэрваргийн магтаалыг бас ил гаргаж хилдэггүй шүү дээ. Ер нь ялангуяа тэр том армийн хүн бол. Гэтэл тэрийг гаргаад хилчиж байна гэдэг чинь бид нар ямар төвшөнд үнэлэгддэг вэ гэдгийг нэг том бас баталгаа болж байна тийм ээ. Тий. Монгол цэргүүд гадаадын их хэсгүүлэх ажиллагаануудад маш нэр хүндтэй шүү дээ. Монгол хүн. Ингээд бодохоор би ч нөгөө Монголынхоо түүхийг бас ингээл судалдаг сонирхож хүний хувьд гадны түүхүүдтэй харьцуулж бас үздэг. Дээрээс нь жанжид манждаа ингээд ямархуу урдддаг байсан гэдэг талаас нь ингээд жоохон судалдаг хүний хувьд эргээд тэр 13 дугаар 100 мөн ч юм очиж ин л доо сэтгэхгүй хувьд те. Тэр үед манай цэргүүд ийм л байсан байх та гэдэг бодол яг харихгүй над төрж чинь. Тийм харьцуултыг та хүн тэр үед бас бодж л байсан баг тийм үү. Ялангуяа сэргийн ажиллагаанд явдаг явсан ирчүүд маань тэр тухайг бас боддог гэж би бас сонсч ирсэн. Тий, тэгэлгүй яах вэ?
тэр улсын иргэд ч өөрсдөө хэлдэг. Одоо намайг тэнд байхад Афганистаны тэр иргэд нь бид нар хамт ажилдаг хүмүүс мэлээ тэд нар шилжсэн. Манай Афганистан улс бол маш дайчин ард түмэн. Түүхэндээ ганцхан удаа ялагдтал хийж исэн болсон. Монголчуудад ялагдчихсан гэж. Бахархалтай сонсогддог шүү дээ. Тий. Хизээч бараг ялагдж байгаагүй. Ганц удаа л ялагдсан. Монголчуудад илэгдэжсэн гэж. Бахархалтай сайхан. Би бас яг ийм түүх надаас тохиолж исэн. Энэ давшинд хуваалцахад те цуг сурж исэн, гадаад сурж исэн нэг залуу Палестин залуу хэлж байгаа байхгүй. Танаа Монголынхан зөвүүн гэхдээ үнэхээр мундаг гэж байгаа байхгүй санаанд хэлж байгаа. Тэгс юу гэсэн чинь танаа манай арабын ертөнцийг бүгдийг нийцэлсэн. Арабын хамгийн том номын сан Багдадад байхад бүх номын уурандаа гол руу шидсэн та нар гэл ингээл те. Яг хуу тэр нөгөө сүрүүлсэн талаас ярьж байгаа боловч үнэхээр тэр хүмүүстэй бид нар бахархсан сэтгэлээр ярьж байгаа байхгүй. Тэгээ яг ийм мэдрэмж надад төрүүлсэнд их баярлалаа. Би ийм түүхүүдийг их судалдаг хүний хувьд ялангуяа энэ Монгол цэргүүдийнхаа юм сайхан дайчин чанаруудыг бас ингээд яг бодит байдал дээр тэнд очиод мэдэрсэн хүнээс сонсох таатай байна. Эх орон гэдэг талын сэдв ялангуяа таа чин те орон нутагт өссөн хүн байх тийм ээ. Бас нэг мэдрэмж өөр байдаг юм байл л дээ. Ялгаатай байдаг гэж би хэлэх гээд байгаа. Нийслэлд өссөн хүн өөр байна. Тэр аймагт өссөн хүн өөр байх шиг. Би шилэнгийнх жишээ нь хил хязгаарт өссөн учраас илүү өөр мэдрэмжтэй байх шиг тий. Та ер нь ингээд эх орон гэдэг үзэл санаа ер нь хизээнээс ер нь дүрслэгдэж ингэж бодит бит болов тань. Оюун санаанд тань. За би Баруун аймагт, Увс аймагт төрж өссөн. Хотод оюутан болж л орж ирсэн. Зүгээр эх оронч үзэл гэдэг зүйлийг би ер нь залуу хүүхэд байхдаа ер нь их боддгоо гэжээ. Яг үнэндээ. Сүүлийн үед л жоохон эх орон гэдэг чинь ийм юм байна шүү дээ. Үнэт зүйл юм байна. Түүх би бас түүхийг сонирхдаг. Монголын тусгаар тогтнол энэ одоо өнөөгийн тусгаар тогтносон улс болох замд хүртлээ хичнээн их одоо хүнд хэцүү зүйлийг туулсан бэ гэдгийг би тэр Оохнон Батсайхан гэж түүхч байдаг л да. Тэр түүхчин монголчууд тусгаар улс болох замд гэдэг номыг уншиж байхдаа ойлгосон байхгүй. Маш их зовлон жаргалыг туулж, маш их олон хүний амиар, маш их одоо цус урсгаж, тийм ээ, маш их одоо үнчрэл хагцал үзэж байж үдээ зэрэгт энэ улсыг авч ирсэн байдаг. Тэгэхээр энэ түүхээр манай залуучууд их бахархах ёстой юм. Тэгэхээр энэ маш үнэтэй эх орон шүү гэдгийг бас энэ залуучууд бас ойлгож авах хэрэгтэй юм шиг байна. Эх орон гэдэг бол маш үнэтэй зүйл шүү. Үүнээс тэр эх оронч үзэл нь ургаж гарч явах хэрэгтэй юм шиг байна. Энийг л одоо маш их таниулж явах шаардлагатай юм шиг байна. Тий. Одоо Монголын ингээд удам угсааны хүмүүсийг ингээ яриг үл дэлхийд бараг 30-40 сая байна гэдэг байгаа байхгүй. Тэр хүмүүс бусад үндэстний эрхэнд байгаа байхгүй тий. Тэгэхэд гэтэл Монгол гэдэг яг язгуур эрх ашаа хамгаалаад гал голомтон дээр байгаа 3 сая бид нэр тусгаар тогтносон бүрэн эрхтэй улс байна шүү дээ. Дуртай юмаа хийж болж байгаа. Энэ л ерөөсөө те бидний нандинах хэвээр хамгийн том мөн чанар юм байна тийм ээ. Тий. Ийм мөн чанарыг мэдрүүлж байгаа бас та бүхэндээ баярлалаа. Ягаад гэвэл цагдаагийн албаа агч гэдэг чинь тусгаар тогтнолоо өөрийнхөө журам, хууль дүрмийнхаа дагуу хангаж байгаа хүмүүс. Энэ талаас нь би бас харахыг боддог, ойлгохыг бас хичээдэг. Хоёрт угаасаа тийм ч учраас тэр төлөө би илүү юу гэдэг та бүхнийг ойлгож бас ханддаг. Би ч гэсэн иргэн хүний адилаар цагдаад бас жоохон бохомдох гарах боловч тэр мөн чанарыг ойлгох хичээдэг. Мэдээж би өөрийгөө төгс амтан те юу гэдгийг цагдаа болгонтой сайхан харьцдаг гэж чадахгүй мэдээж. Тэгэхдээ аль талаасаа ойлгохыг хичээж байгаа хүний нэг хувьд таныг ирээд те ингээд цагдаагийн албаагч мөн чанарыг таниулаад эх оронч үзэл бидний хаана байдгийг яаж багтдгийг ойлгуулад ийм их сайхан ярилцлага өгсөн танд баярлалаа. Энэ ярилцлагаас бас би кайф авлаа. Ягаад гэвэл цагдаагийн албаагчтай би бас анхудаага ярилцлага хийж байгаа байхгүй. Тийм үү. Тэгээ би ярилцлагыг энд хэлсэн шүү дээ. Энгийн иргэн болгоно цагдаа байж үзээгүй. Бүх цагдаа бол энгийн иргэн байж үзсэн байдаг учраас цагдаагийн ажил одоо ажил мэргэжил цагдаагийн одоо мэдрэмж дотоод ертөнц үзэл бодол юу гэдгийг энийг бас иргэдэд маш ихээр таниулж явах шаардлагатай юм шиг байна. Ингэж байж иргэд цагдаа нараа илүү ойлгож тийм ээ. Яг бидэнтэй адилхан хүн шүү дээ. Жишээлбэл танд таалагдахгүй байгаа цагдаагийн шаардлага байна тийм ээ. Та хөл хорионыгээр гараа явах гэсэн чинь цагдаа танд шаардлага тавиад байна. Мөн үү? Болохгүй та гэртээ ор гэдэг. Тэр та бухимдаад гэртээ буцаад орлоо тийм ээ. Тэр цагдаагийн оронд та байсан бол яг л тэр шаардлагыг тавина шүү дээ. Яг л адилхан тэр цагдаагтай адилхан
та болохгүй гэртээ гээл зогсож явах байхгүй юу. Тэр хүний ажил нь тэр юм. Тэрийг бас л иргэд сайн ойлгох хэрэгтэй. Шаардлагатай яг л тантай адилхан хүн шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Танд ямар нэгэн шаардлага тавьж байгаа бол тэр зүгээр ажил нь юм аа гэдгийг ойлгох хэрэгтэй гэж бодож байна. За ингээд сайхан ярьсанд баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийнхаа төгсгөлд бас таны сэтгэлийг сонсохыг хүсэж байна. Яагаад би хүсэж байна гэхээр би цагдаагийн албаагчтай ярьцлага хийж байгаа учраас хууль дүрмийн хүрээнд ярих ёстой. Яагаад гэвэл таны ажлын онцлогийг би ойлгож байна. Бас тийм мэрэгжлийн сэтгүүл зүйн юунаасаа хэмжээ хязгаартаа би бас барих ёстой. Тэр хүрээнд тань бас ярьж чадвуу. Таны ер нь сэтгэлийг сонсох хүсэх гэдэг. За баярлалаа. Харин би анх нааша ирж явахдаа бас бодчихлаа хөндлөн утгах гад юу асуудсан бол та ер нь айцтай жоохон ирлээ. Тэгэл нийгэмд хар бараан зүйл зөндөл ба шүү дээ. Хар барааны бүгдийг л бид нар харж байна. Тэгэхээр таны нэвтрүүлэгч нь их сайхан санагдлаа. Миний дотоод ертөнц мөн чанарыг, үзэл бодлыг тийм ээ гаргах гэж олон таниулах гэж тэгээ сайн зүйлийн төлөө хийж байгаа юм байна гэдгээ та надад тайлбарлаж хэлж өглөө их сайхан санагдлаа. Тэгээ энэ сайхан зүйлийн төлөө бүгдээрээ хамт хичээгээд тийм ээ маргаашийн гэрэлтэй, гэгээтэй ирээдүйн бий болгохын тулд тийм ээ хамтдаа сайхан ингээд хичээцгээе гэж бас уриалмаар байна. За ингээд улс орныхоо тусгаар тогтнолын төлөө иргэд түмнийхөө аюулгүй байдлын төлөө цаг наргүй өдөр шөнөгүй манаа зогсож байгаа цагдаагийн албаа хаагчтай 100 жилийнх нь ой мэндийг дэвшүүлээд хөндлөн утга нэвтрүүлэг энэхүү энэ удаагийн дугаараа жаргаж байна. Ингээд дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай. Монгол хэмээх тусгаар тогтносон улсын судсан бид мөн нь үнэн юм бол Монголоо гэх үзлийг түгээн дэлгэрүүлэх нь бидний дээд үүрэг. Эх орноо та нэг тодорхойлооч. Түүхээ бодсон чиг Зардах газар нь юу? Хятад руу. Малчтай амьдрал маш хүндэрч байгаа нэг нүдэн дээр харагдчихсан. эх орондоо боос байж чадахгүй байна гэж тий. Эх орноосоо тэд нар хизээч явахгүй. Ижидээ яаж хандна тэр чинь их орон. Монгол хүн араатантай цуг амьдарч байгаагүй. Шавж гэдгийг шавж болгоод ингээд нэргүү хин хийсэнд олдохгүй. Баян хүн гэдэг бол байгаль амьд сэтгэл хангалтны баян хүн гэж байгаа. Эх оронч үзэл өнөө цагт хөндлөн утга. Тэгвэл үүнийг ирээдүйд цагт тэгш утга болгох нь нэвтрүүлгийн туйлын зорилго.